За сайн байцгаана уу та бүхэндээ. Энэ сайхан өдрийн мэндийг хүргээд тэгээд инжирийн модоор амжилтгээ төвшүүлье. За намар нэг жил болсон нэг настай юм өвөлдсөн савнд байсан инжирийн модыг энд суулгаад явсан. Нодны савнд өвөлдсөн байсан. Тэгээсэн чинь ийм гоё ургач шүү дээ. Хараа эндээс нь бас нэг юм жижиг хаваад үндсэн ингээ хаваад ингээд олон болоод ургачиж энэ хавьд нь болохоор төмс ургаж гинөө. Би нөгөө намар төмснийхээ хальсыг хийгээдсэн. Тэгээ намар хийсэн хальс одоо гараад ирдэг биш шүү дээ. Төмсний хальс нөгөө бордоо олгоод хажуур нь хоол ихтэй ногоон төмсөн арилгаа төмснийхээ хальс ломогийн хальс мэс ингээд хүрзээр хишгээд хажуур нь хийж өгчээсэн. Чин зэрэг гараад ирсэн байна уу? Төмснөөс хажуутын зэрэгцээд ургачиж. За инжирийн мод маань би ерөөсөө ийм хатсан мөчөр навчаа хайцсан байсан намайг энд суулгаж хахад би энэ суулгаж байгаа бичлэг байгаа. Тэрийг та нар YouTube-ээс үзээрэй. Хобби ногооч ингээд YouTube руу ороод үзээрэй. Тэгээд энэ ийм мөчөр байсан баг навчааг өвцсөн цөөхөн навчтай. Тэгээ суулгаад модны хатсан навчаар хочиж өгсөн. Навчаар хочиж өгөө. Тэгээд ийм гоё гараад ирсэн байж ш хөөрхөн. Навчнууд нь гараад ирсэн. За энийг бол бүр 5 настай жимсээ өгсөн. Үрээр тавьсан 5 настай жимсээ өгөөд тэгээд бүр том хараа ийм бүдүүн штэ. Гоё юм том болсон байхад нь ингээд суулгаад ерөөсөө юу хочааг байхгүй юу? Модны навч мавчаарч хочаагүй зүгээр л ингээд суулгаад орхисон чинь дараагийн жил нь бүр юучгүй мод болоо хатцсан байхаар нь зэрэг за ургахгүй байна гэд ингээд тайраад орхисон чинь ер нь хөөрхөн гараад ирсэн. Тэгэхээр зэрэг ингээд чулуугаар хашлах хийгээд өгсөн чинь энэ одоо ингээд 3 дахь жилдээ ургаж шít гадаа. Тэгээ энэ рүү болохоор би намар болохоор хатсан модны навчнууд хийгээд өгчдөг дүүртэр нь. Тэгэл үлжүүлээд байгаа. Тэгсэн чинь зэрэг ингээд сайхан ургацсан байна хөө. Инжирийн мод ингээд сайхан ургаж байна. Гэхдээ манай орны нөхцөлд бол тасалгаан тарихгүй бол гадаа тарихад ингэж арай л ургахгүй байх. Их олон байвал яг та бүхэн энийгээ туршаад үзэж болох юм. Одоо энэ инжирийн навчны буталж ургахын тулд энэ оройнуудын тайраад байх юм бол энэ бутлаад ургаад байх юм билээ. Гэхдээ би Испанд харж байхад энэ инжирийн модны ишин бол өстой айгүй бүдүүн болцсон байх юм бол бүр диаметр нь бараг 30-40 см бүдүүн бүр юм том 20 м өндөр ургасан инжирийн мод. Тэгээд Испанууд болохоор энийг би болохоор ингээл одоо ийм олон салаа болгосон. Одоо энэ үзүүрийн чимхээл бутуулгаад байгаа байхгүй. Тэгсэн чинь Испанууд болохоор нэг гişээр ургуулсан. Бүдүүн нэг гişээр ургуулсан. Би ноднын энийг нэг гişээр ургуулах гэдэг аминда жижиг юунуудын тайрсан байхгүй юу? Танаад ургуулсан чинь нөгөө энд болохоор нөгөө хөвөл болохоор хөлдчихдөг болохоор нөгөө ганц шиш минь хөлдөөд тэгээд дахиад шинээр юм жижигхэн юм бутлаад гараад ирчихжээ хөрхий. Энэ хараа нодн би ингээд танаад ганц шишээр ургуулах гэдэг ингэсэн чинь зэрэгдэхт. Одоо буталцсан байна. За одоо энэ чигээр нь хайчих ингээд бутлаад ургах юм бол арай хүчтэй байх юм болов. Тэгээ уг нь ганц шишээр ургах юм бол ишин айгүй бүдүүн ирэх юм билээ. Бүр шонгийн мод шиг бүдүүн иштэй болцсон байх юм билээ. Испанд харж хахад тех гоё хүчрхэг ургадаг. Нар хам боёо инжир. За ингээд та бүхэн инжирийнхаа модыг тариад туршаад үзээрэй. Ингээд та бүхэнд амжилт хүсье баяртай.